За сайн байцгаана уу. За дөрөвт өдрийнхөө өнөөдрийн ээлжид лайвыг хий. Тэгэхээр өнөөдрийн лайв маань сэдв болохоор харшил гэсэн сэдвтэй байгаа. За харшил. За тэгэхээр өнөөдрийн лайвд оролцож байгаа та нарын дотор эсвэл ойр дотны хүмүүс дотор ч ийм харшилтай хүн байгаа юу? Хэрвээ харшилтай хүн байгаа бол яг юунд харшилдаг бай? Тэрийг бичээрэй. Тоосны ч юм уу те? Ургамлынх ч гэдэг юм уу эсвэл хоол хүнсний гэд ямар нэгэн харшил байгаа бол тэрнийгээ бичээд байгаарай. Юунд харшилдаг вэ? За сэдврүүгээ үндсэн сэдврүүгээ орчээ. За харшил. За эхлээд бүгдээрээ мэдээж бидний энэ хагас өдөр дөрөвт өдөр болгон явуулж байгаа энэ эрүүл мэндийн боловсрол олох гэж байгаа лайвууд маань тодорхой сэдв аваад тэгээд тэр сэдвийнхээ хүрээнд тухайн тэр нэг эргэтэн тогтолцоонд ямар нэг дэмгэг өвчлөл юм уу эсвэл шинж тэмдэг байх юм бол түүнийг үүсгээд байгаа шалтгаан нь юу юм бэ? Нөлөөлдөг хүчин зүйл нь юу юм бэ гэдгийг голлоод ярьдаг. За тэгээд зарим тохиолдолд болохоор энэ өвчлөл танд байгаа юу, үгүй юу гэдгийг яаж мэдэж болох вэ гэдэг энэ шинж тэмдгийн болоод онцлогоо шинжилгээний талаар зөвлөгөө өгдөг. Тэгээд мэдээж Тинторм компанийнхаа ямар бүтээгдэхүүнийг нь хэрэглэх вэ гэдэг тал дээр ярьдаг байгаа. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн яг энэ дагуугаараа бид нэр ярина. Эхлээд хамгийн түрүүнд бид нар харшил гэж юу гэдгийг ойлгож авъя. Бүгдээрээ нэг юм ижил ойлголтод хүрье. За тэрнийхэн дараа болохоор харшилт нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь юу юм? Харшлын шалтгаан гэдэг. Шалтгаан нь юу юм бэ? Түүнийг яаж арилгах вэ гэдэг тал дээр яриад явчаа. Тэгэхээр та бүхэн бичээрэй. Ямар харшил байгаа вэ? Тань шалтгаан нь юу юм бэ? За энд харшил байгаа гэж энэ тоосны харшилтай. Псориаз харшил мөн үү гэж байна. За энэ болохоор харшил биш ээ. Псориаз бол арсны өвчин байгаа. За гэхдээ цаад үүсэж байгаа шалтгаан бол нэг ижил юм байгаа учраас харшлын талаар ерөнхийдөө ойлгоцсон байхад түүнээс зайлсхийх аргыг мэдээд авсан байхад бол псориаза бас эмчлэх боломжтой шүү. За тэгээд бичээд байгаарай. За энд арсны харшилтай гэж байна. Мөхцөл. За арсны харшил гэхээр ямар нойтон тийм тууралт гардаг уу? Тууралт нь нойт нөө хуурай юу? Захтандаг уу? Бичээд байгаарай. За дуу бол дайггүй сонсогдож байгаа шиг байна те хүмүүс асуултанд хариулаад арсны харшил. За тэгэхээр харшил гэдгийг өөр нь яг ангаах ухаандаа юу гэж тодорхойлсон байдаг вэ гэхээр миний бие те хүний бие ямар нэгэн гадны биет таны биед одоо ороод ирлээ. Ороод ирэнгүүт таны бие түүнд хит их мэдрэгээр одоо хүлээн аваад зүгээр нэг ердийн орж ирж байгаа зүйлийг ингээд бүр хитрхи их мэдрэмжтэй хитрхи их мэдрэгээр хүлээн аваад эргээд хариу үйлдэл үзүүлэхдээ бүр хитрхи ингээд одоо хүчтэй хариу үйлдэл үзүүлж байгаа энэ процессыг л болохоор бид нэр харшил гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Одоо жишээлбэл тасалгаанд бол тоосгүй байна гэж хизээч байхгүй тий. Тасалгааны тоос бол өмнө нь ч байсан байж байх ч болно. Гэтэл энэ тоосонд харшилтай хүмүүс яадаг вэ гэхээр тэрнийг тоос бол бидний хүрээлэн орчинд байж байгаа тэр зүйл гэж ерөөсө танихгүй хитрхи ингээд мэдрэгээр хүлээн аваад тэгээд тэрэнд өөрөө хариу үйлдэл үзүүлэхдээ хитрхи их одоо хүчтэй хариу үйлдэл үзүүлээд байгааг л бид нар харшил гэж ойлгож болж байгаа. За тэгэхээр мэдээж харшил бол олон төрлийн байгаа. За манай энэ лайвын оролцогч дотор бол тоосны харшилтай байх нь байна, арсны харшилтай хүн байх нь байна. За тэгээд цаашлаа зөв түмэн янзын харшил бий болцсон. Одоо сүүлийн үед бол за ургамлын харшил гэдэг энэ нөгөө айг тэгээд янз бүрийн шарилж гэдэг янз бүрийн харшлууд байна.
амтны харшлууд гэж байна те, муур нохооноос ахуулаад харшил байна. За идэж байгаа хоол бол бүр янз бүр, зарим хүн бол бүр махаж идэж чадахгүй, гурилаад идэж чадахгүй болтол хоол хүнснээс харшил авч ийн. Тэгэл самарнаас, сүүнээс, мөөгнөөс гэл ингээл хоол хүнсний янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдээс хүн харшил аваад байгаа. За тэгээ ахуйн бүтээгдэхүүн, нөгөө цэвэрлэгээний бүтээгдэхүүн, бог, савн, шампунь, тос гэдэг ингээд хэрэгэлдэг гоо сайхны бүтээгдэхүүнээс хүртэл хүмүүс харшил авдаг болсон. За тэгээ цаашлаад нөгөө ундаа нь уудаг, ундаа, жүүснээс, жимс, ногооноос тэгэл им бэлтмэл ерөөсөө ор дэрний давнасаа хүртэл хүн харшил аваад байдаг болсон. Хүүтний харшил гэдэг хүртэл байдаг болчихсон тийм. Тэгэхээр одоо ийм хүмүүс ер нь хэр их илбэг байна гэхээр маш их илбэг болчиход байгаа шүү дээ. Тэгээд нэг харшилтай байжснаа сүүлдээ бүр дахиад 2 юмнаас харшилдаг, 3 юм гээд ерөөсө харшилгүй юмгүй тийм хүнгүй болчиход байгаа. Зарим одоо энэ нэг харшилтай юм группт ингээд харж байхад одоо ингээд 4 сар болоод 5 сар болоод ургамал ногоо ингээл тоосоо гөвөл эхлэнгүүд чинь одоо нөгөө юу ургаал эхлэнгүүд чинь бүр сэтгэл санаагаар унаад урдчлаад бүр айл хэдийн стресст ордог юм болчихсон байж штэ тийм. Тэгэхээр бид нар ер нь бол харшлыг яг зөв ойлгох хэрэгтэй. Ер нь бол бидний бие гаднаас орж ирж байгаа ямар нэгэн биетийг ерөөсөө танихгүй л байна гэсэн. Танихгүйгээр түүнийг хүлээж аваад тэгээд хүлээж авахдаа хаагаар хүлээж авах уу гэхээр 3 замаар хүлээж авч байгаа. Бидний 3 мэдрэхүйгээр одоо замаар энэ гадны биетийг бид нэр үндсэндээ хүлээж авч байгаа. Нэгдүгээрх нь болохоор юу ах вэ гэхээр бидний амьсгалын зам. За бид нэр агаар амьсгаллаа, хамраар орж ирнэ тийм. За хамраар орсон тэр одоо агаартай цуг зэрэгцээд тэр харшил төрүүлэгч буюу аллерген гэдэг одоо харшил төрүүлэгч тэр бодис бидний хамраар ороод тэгээд цаашаа энэ мөгөөрсөн хоолоогоор маань яваад тэгээ уушгинд очоод за ингээд бидний амьсгалын энэ замуудад юу байдгүй гэхээр мэдрэгчүүд байдаг. Одоо мэдрэгч одоо медиатор гэж байдаг. Хүлээн авуурууд. За энэ хүлээн авуур эсүүд нь болохоор за ингээд гаднаас аюул учрахаар юм ороод ирлээ шүү гэдэг ингээд өөрийнхөө биед мэдээлэнгүүд дархлааны систем нь хүний одоо дархлааны систем гэдээ байна шүү дээ. Уг нь бол дархлааны систем ямар үүрэгтэй гэхээр вирус юм уу, мөөгөнцөр нян ороод ирэнгүүт энэ харийн биетүүд ороод ирлээ. Үнийг устгах гэсэн ийм командыг өгөөл цэрэг цагдаагаа цуглуулж байгаа юм шиг нөгөө дархлааны эсүүд нь хурж ирээд түүнийг устгаж явах юм зохион байгуулалттай байдаг. Гэтэл зүгээр юрдийн агаар орж ирж байгаа тоос ч юм уу янз бүрийн одоо юу гэдгийг эдсэн хоол ундыг болохоор яг тэр нөгөө хачиг шиг, шимэгч шиг бактери ороод одоо юу гэдэг өвчин үсгчүүд ороод ирсэн юм шиг хит их ингэж дархлааны эсүүд нь олноор идэвхжиж ингэж ажиллаад ер нь бол харшил маань дархлааны тогтолцооны гажиг ажиллагааг хэлээд байгаа. Гацсан ийм ажиллагааг бид нар одоо харшил гэж ойлгох нь байна тийм ээ. За тэгэхээр ийм харшил төрүүлэгчүүд маань бидний амьсгалын замаар нэгдүгээрт орж ирдэг байх нь байна. За хоёрдугаар зам нь юу болох вэ гэхээр бидний арьс байгаа. За тэгэхээр арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн гэж үздэг тийм. Арьс маань өөрөө олон саяын нүхсүүдтэй. Тэгэхээр арьсны энэ сүвээр гаднаас бидний энэ орчноос хэрглэж байгаа одоо гоо сайхны бүтээгдэхүүн байна. Ус гэдэг энэ бүхнээс бол бидний арьсны тэр нүхсвэр гаднаас ингэж орж ирдэг. Нөгөөдөөгөр арьс маань өөрөө ялгаруулах маш том эрхтэн болж явдаг. Хоёр одоо үүрэгтэй хана ш. Нэгдүгээрт арьс бол шингээх үйлчлэгээтэй үүрэгтэй, хоёрдугаар үүрэг нь болохоор ялгаруулах үүрэгтэй ийм том эрхтэн байгаа. Тэгэхээр энэ арьс маань өөрөө тэр хүрэлцсэн тэр зүйл байна тийм. Түүгээрээ бол маш их мэдрэмтгий, түүнийг мэдэрдэг медиаторуудтай байдаг. Мэдрэлийн эсүүдтэй бас байж байдаг. За тэр нь бас их хүчтэй хариу үйлдэл үзүүлэхийг бид нар бас арсны янз бүрийн харшил гэж үзэж байгаа. За 3 дахь зам нь болохоор бидний хоол боловсруулах зам. Тэгэхээр бидний хоол боловсруулах замаар эдсэн хоол үнд одоо хүнс уусан ус ундаа энэ бүхнээс бол бид нар ороод ирэнгүүт нөгөө дахиад нөгөө медиатор буюу тэр нөгөө хүлээн авагч эсүүд маань тэр хүнсний бүтээгдэхүүнийг танихгүйгээр дахиад дархлааны эсүүдээ хит их хэмжээгээр ялгаруулаад ийм гажигшил үүсэж байгааг бид нар харшил гэж
хилээд байх нь тийм ээ. За тэгэхээр бид нар бол хүний бие хэрвээ ингээд ямар нэгэн харийн бие ороод ирэх юм бол тэрнийг устгах таниад дараа нь устгах үйлчилгээ ингэж үзүүлдэг, хариу реакц үзүүлдэг байх ёстой байтал зүгээр ердийн энэ одоо хүрээлэн байгаа зүйлүүдтэй танихгүйгээр түүнийг устгах гэж тэмүүлээд байна л гэсэн үг. Устгах гад хитрхи их одоо өөрийнхөө дархлааны эсүүдийг ялгаруулад байна гэсэн үг байна тийм. Тэгэхээр эсрэг биетүүд ялгаруулж байгаа. Хүний бие нь эсрэг бие ямар үед ялгардаг вэ гэхээр аюул учирлаа шүү, гадны бие ороод ирлээ гингүүд хүний бие түүний эсрэг тэмцэх дархлааны эсрэг биеүүдийг одоо ялгаруулдаг. Энэ эсрэг биетүүд маань энэ одоо гистамин, серотонин гэдэг ийм одоо ферментүүдийг ялгаруулдаг. Тэгэхээр эдгээр нь болохоор тэр гаднаас ороод ирсэн зүйлийг болохоор танихын тулд одоо юу ороод ирвэ гэдэг түүнийг танихын тулд бол маш их хэмжээгээр өөрөө гистаминыг ялгардаг. Тэгэхээр гистамин их хэмжээгээр ялгараад цуснд маш их хэмжээгээр ингэж гистамин одоо орж ирдэг байна. Энэс болоод юу болох вэ гэхээр хүний судас өргөсдөг. За хөөж бам одоо хавддаг. Одоо бид нар мэдэн шүү дээ. Одоо хамрын харшил хөдлөлөө гэхэд хамрын салтууд бүр хөөгөөд ингээд агаар амьсгалах боломжгүй болсон хөөцсөн байдаг тийм. Тэгэхээр тэр судас нь өргөсөөд тэгээд шингэн ялгарч эхэлдэг. Тэгэхээр бидний харшил хөдлсөн үед бол хүний хамраас бол зогсоо зайгүй ингээд бүр ус гоожиж эхэлдэг. Тийм чинь нус гэж хэлэхгүй энэ бол зүгээр шингэн урсаад байгаа. Хүний одоо цусны дотор байдаг нөгөө шингэн маань маш гистамин маань маш хэмжээгээр ялгарч ийн гэсэн үг байна шүү дээ. Тэгээд энээсээ болоод өөрийнх нь тэр хамрын салтууд, хоолойныхын салтууд зочроод тэгээд хөөж бамбаагаад ингээд хамар битүүрээд найтаагаад тэгээд нус гоожоод нүд захтнаад иймэрхүү шинж тэмдгүүд бол бид нар хамгийн түрүүнд харшил хөдөлж ийна гэдэг иймэрхүү шинж тэмдгүүдээр бол мэддэг байгаа. Тэгэхээр бид нар ерөнхийдөө эндээс юу гэж ойлгох вэ гэхээр бидний дархлааны тогтолцоо буруу ажиллаад байна л гэсэн үг. Таньж устгах ёстой, тэмцэх ёстой, мэдэх ёстой тэр битүүдтэй бол таних үүрэгтэй. Гэтэл зүгээр жирийн хоол хүнс ороод ирж байхад, жирийн агаартай хамт тоос ороод ирж байхад чинь тэрэнд одоо гажгаар ажиллаад хитрхи их мэдрэгшээд тэгээ хариу үйлдэл үзүүлж байгаа. Энэ үйлдэлийг л бид нар харшил гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр энэ харшил бол ер нь бол хотчлт гэдэг юмтай шууд одоо зэрэгцэж явж байгаа. Хөдөө орон нутагт бол харшил бага байдаг. Ер нь бол Монголд ч биш, ганцхан Монгол биш. Одоо гадаад орнуудад гэхэд тэр нөгөө фермер дээр те яг мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалан ингээд хотчлтын бүсээс хол байгаа газарт бол харьцангуй хүн амын дунд харшлын өвчлөл бол бага байгаа. Манай монголчууд ч гэсэндээ мөн адилхан хотод байгаа хүмүүс нь л харшилтаа ингээл бүгдээрээ одоо Дархан Эрдэнэт Улаанбаатарын л харшил их байгаад байгаа болохоос биш яг хөдөөдөө гэх юм бол энэ харшил бага байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хотчлт гэдэг маань өөрөө бас харшлыг ихсгэх нэг том ийм шалтгаан болж хүчин зүйл болоод ирж байгаа юм. За Монголд хийсэн юм судалгааны ажил байна. Тэгэхээр Монголд бол ерөнхийдөө жил болгон хийж чаддгүй юм байна. 10 жил тутамд хийдэг юм байна. За 10 жил хийхдээ 1990 оноос хойш 10 жил тутамд ингээд харшлын өвчлөлийн хүмүүсийн дунд байгаа өвчлөлийг судалсан судалгааны ажлыг ингээд аваад үзэхэд за 90 онд бол ингээд харшилтай байсан хүмүүс бол бага байсан. Тэгээд 10 жил тутамд одоо 10 жил өнгөрөх тутамд харшлын өвчлөлөөр өвчлөж байгаа хүмүүсийн тоо бол өмнөх 10 жилтэйгээ харьцуулахад 2 дахинаар өсөж байгаа. 90 онд харшилтай байсан хүнээс 2000 он 10 10 жилийн дараа гэхэд 2 дахин өссөн байхад 2010 он нь болохоор 2000 оноос 2 дахин өссөн байх. Одоо ингээд 2020 он дахиад энэ судалгаа хийх юм байлээ. Энэ нь болохоор 2010 онтойгоо харьцуулахад дахиад 2 дахин магадгүй тэрнээс ч олон дахин өссөн байх юм магадaltaй болчиход байгаа юм л да. Манайд хийж байгаа судалгаа нь бол 10 жилийн давтамжтай Монголд хийгддэг юм байна. За ингээд ерөнхийдөө энэ судалгааны үр дүнгээс харж байхад Монголын нийт хүн ам одоо бид нар чинь 3 сая гаруй хүнтэй гэхэд 3 сая хүн амын маань одоо насанд хүрэгчдийн дунд бол нэг 5 орчим хувь нь янз бүрийн юм харшилт төрүүлэгчээс одоо харшилдаг гэсэн ийм судалгаа байгаа. Гэтэл
Хүүхдүүдийн хувьд энэ бол бас их аюулын тоо байгаа. Хүүхдүүд болохоор 15% гэж байгаа. Нийт Монголд амьдарч байгаа хүүхдүүдийн маань 15% нь харшилтай байгаад байгаа. Маш өндөр тоогоос насанд хүрсэн хүнээс 3 дахин илүү харшил өндөр байна гэсэн үг болж штэ. Тэгэхээр одоо 2020 эх жил хийх судалгаагаар энэ тоо дахиад өснө гэдэгт бол ер нь баг эргэлзэхгүй байж болохоор байна. Тэгээд дэлхийн нийт хүн амын дунд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоог аваад үзэх юм бол ер нь бол 2020 он гэхэд нийт дэлхийн хүн амын одоо тал хувь нь одоо 2 хүн тутмын 1 гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн бодисноос ямар нэгэн зүйлээс ингээд харшилдаг одоо ийм өвчнөр шаналдаг болно гэсэн ийм урьдчилсан ийм тооцоо гарчаад байгаа. За тэгэхээр бидний одоо үр хүүхэд маань том болоод дахиад насанд хүрээд ирэхээр дахиад бидний хүүхдүүд үр удам маань бүр ч их харшилтай болох ийм одоо урьдчилсан эрсдэл байгаа учраас бид нар бас энэ харшлын тухай ерөнхийдөө бас эрүүл мэндийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бидний өнөөдрийн явуулж байгаа лайв бол та бүхэнд бас тодорхой хэмжээний эрүүл мэндийн боловсрол олгоно гэдэгт бол итгэлтэй байна. За харшилт нөлөөлдөг хүчин зүйл юу гэдэг юм бэ? Тэгэхээр альва өвчин үүсгэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд гэж байдаг. Тэгэхээр харшлын өвчин нөлөөлдөг хүчин зүйлийг гадаад одоо хүчин зүйлийн үүдэлтэй харшил, дотоод хүчин зүйлийн үүдэлтэй харшил гэж үндсэнд нь 2 хэсэгт хувааад байгаа. За гадаад нь болохоор гаднаас орж ирээд хүний биед орж ирээд тэр биед харшлыг үүсгээд байгаа бол гадаад хүчин зүйлийн үүдэлтэй харшил гэж үзэж байгаа. Дотоод хүчин зүйлийн үүдэлтэй харшлан гэдэг нь болохоор хүний бие дотор өөрт нь үүсээд бодисын солилцооны үр дүнд бид нь өөрт нь бий болсон тэр бодисноос харшиж байгааг дотоод хүчин зүйлийн үүдэлтэй харшил гэж хэлээд байгаа. Ийм 2 төрлийн үндсэн харшил байгаа. За мөн харшилт нөлөөлөх хүчин зүйлийг удамшлын хүчин зүйл гэж бас нэг том англи байна. Удамшлын хүчин зүйл. Ер нь бол эцэг эх хоёрын хэн нэг нь харшилтай бол төрсөн одоо хүүхдийн 25% нь буюу өөрөөр хэлбэл 4 хүүхэдтэй айл байлаа гэж бодоход 4 хүүхдийн нэг нь бол харшилтай болох ийм эрсдэл өндөр байна гэж үзэж байгаа. Нэг нь эцэг эх хоёрын нэг нь хэрвээ харшилтай байвал хэрвээ эцэг эх хоёр нь хоёулаа харшилтай байх юм бол хүүхдүүдийнх нь 75-аас 80% нь харшилтай болно гэж. Тэгэхээр чи одоо 4 хүүхэдтэй айл байлаа гэхэд баг бүгдээрээ харшилтай болох гэдэг шүү дээ, тийм. Тэгэхээр нөгөө орчин үед чинь харшилтай хүүхдүүд маань насанд хүрэгчдээс 3 дахин олон байгаа юм чинь магадгүй 20 жилийн дараа 30 жилийн дараа тэр хүүхдүүд маань нөгөө өөртөө том болоод хүүхэд гаргаад эцэг эх болоод ирэхээр 2 эцэг эх нь хоёулаа харшилтай болохоор дахиад нөгөө үр үүдм нь харшилтай гэхээр ер нь бол магадгүй 50 жилийн дараа ер нь баг бүхэн харшилтай болчих гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энд бид нар бас санаа зовох хэрэгтэй байгаа. Ер нь харшил гэдэг энэ одоо иргэншлийн өвчин маань ер нь бол жилээс жилд улам хүрээгээд хэлээд байгаа. Тийм учраас энэ шалтгааныг нь олохын тулд бид нар ер нь нэлээд сайн судлах хэрэгтэй болж ирсэн. За харшил юунаас үүсдэг вэ? Харшлын шалтгаан нь яг юу юм бэ гэд энийг бид одоо олохын тулд эрдэмтэд их юм судалгааны ажлуудыг одоо болтол хийсээр байгаа. Бүрэн гүйцэд харшлын шалтгааныг одоо хэрнээ олоогүй байгаа. Бүрэн ингээд тайлбарлаад энээс болоод байгаа юм байна штэ гэдэг. Одоо жишээлбэл илгэний хатуурал юм уу, илгэний хавдрыг үүсгэж байгаа шалтгааны гол нь илгэний вирусууд байна гэд ингээд шалтгааныг нь олчихсон байгаа штэ. Тэгэхээр тэр илгэний вирусыг хэрвээ устгаж чадах юм бол илгэний цирроз, илгэний хавдар маш бага болох боломжтой гэдэг ингээд шалтгаан нь бол тодорхой болчтой. Гэтэл харшил бол бүр түмэн зүйлийн юмд харшилж байгаа учраас тэр болгоны шалтгаан нь өөр учраас бид нар бол яг ийм юмнаас болж байна гэдэг ингээд ганцхан нэг юм ингээд бариад хэлж болохгүй байгаа байхгүй. Ерөнхийдөө бол гэхдээ энэ талын судалгааны ажлуудыг хийсээр агаад маш олон орны эрдэмтэд ингээд зэрэгцэж судалгаанууд хийгээл байна. Одоо хөгжилтэй орны эрдэмтэд бол бүгдээрээ судалгааны ажил хийж штэ. Хийсээр байгаад ерөнхийдөө нэг ийм хүрээгийн ингээд хүмсээр байгаад маш олон одоо шалтгаануудыг хүмсээр хагаад
голлох 3 шалтгааныг бол тогтооцсон байгаа. Өөрөөр хэлбэл харшлыг үүсгэх үндсэн 3 шалтгаан. Тэгэхээр энэ 3 шалтгааныг бол би өнөөдөр ярих гэж байна. Тэгэхээр миний ярих гэж байгаа энэ яриа бол нэлээд сүүлийн үеийн судалгааны ажлууд орцсон ийм зүйл та нар зарим нь дуулаачгүй байгаа бах. Тийм зүйлийн тухай яригдана. Ер нь бол яг ийм ерөнхий зүйлийн тухай бол тэтгэвргүй энэ хэвлэл мэдээллээр тэгэл интернетээр зөндөө байгаа. Миний өнөөдрийн ярих гэж байгаа зүйлүүд бол баг зэрэг арай өөр өнцгөр нь харж ярих юм байгаа шүү. Тийм болохоор бас та нарт ийм сонирхолтой байх гэж бодож байна. За тэгэхээр энэ үндсэн 3 шалтгааны нэг нь болохоор хоол боловсруулах хүний одоо хоол боловсруулах систем байна. Энэ системийн бохирдлоос болж байгаа. Хоол боловсруулах зам гэдэгт ямар эрхтнүүд орох вэ гэхээр бид нар мэднэ шүү дээ. Бидний шүд, амны хүндийгээ, залгуур холоо, ходоод гэдэг илэг цус, нойр улчирхай, нарийн бүдүүн гэдэс, шулуун гэдэс гэдэг ингээд 10-аад эрхтэн байгаа тийм. Энэ эрхтэн тогтолцооны эмгэгтэй үед, энэ эрхтэн тогтолцооны бохирдолтой үед бол харшил үүсэх шалтгаан болдгийм байна гэдгийг тогтоочихсон байгаа. Энэ хоёрдугаар шалтгаан харшилт нөлөөлдөг хоёрдугаар шалтгаан нь юу байгаа вэ гэхээр стресс. Тэгэхээр стресс бол бидний ерөөсөн маш олон юмд л сөрөг нөлөө үзүүлж байна. Стрессийн сайн гэж байхгүй ш. Стрессээс болж утган хатан, стрессээс болж ходоод шахлан, стрессээс болж тархлан, стрессээс болж нойргууд. Гэтэл стрессээс болж харшил бас үүсдэг байх нэ. За 3 дугаар шалтгаан нь болохоор нэг витамины дутагдал байгаа. Тэр витамин нь юу гэж? Тэр витамин нь D витамин. Тэгэхээр D витамины дутагдлаас болоод бас харшил үүсдэг юм байна. Тэгэхээр үндсэндээ голлох юм 3 шалтгаан байдаг юм байна. За тэгэхээр би одоо энэ 3 шалтгаан болгон дээр би тодорхой мэдээлэл өгөөд за энэ шалтгааны үед манай Tintorm компани ямар бүтээгдэхүүнийг хэрэглэж болох вэ гэдэг зөвлөмжийг бас давхар өгөөд явчих гэж бодож байна. За эхнийх нь болохоор юу гэсэн бэлээ бид нар бохирдсон цэвэрлэгдээгүй дутуу цэвэрлэгдээд байгаа хоол боловсруулах эрхтэн тогтолцооноос болоод бидний за энэ асуултууд бичиж гин мөнх зул жоохон ядархаар дотроо шүүстэй болчих гээд байдаг. Бусдаар хоол нойроо тааруулаад ирэхээр зүгээр хуурай байгаад байдгаа гэж байна. За тэгэхээр энэ хоолтой холбоотой, нойртой холбоотой гэхээр энэ чинь нөгөө саяны хэлсэн бохирдсон хоол боловсруулах эрхтэн тогтолцоо орж ирж байна. Нойр гэдэг маань стресстэй холбоотой орж ирж байна тийм. За энэ цэрэн найдамд нь болохоор юу гэсэн байна? Хүү маань чихрийн харшилтай нэг чихэр илүү идчихвөө гэсэн шиг нүрээр нь хэсэг газартаа улааж эхэлдэг. За хүүхэд нь хэдэн настай вэ бичээрэй. За тэгэхээр хоол боловсруулах зам. Тэгэхээр бидний харшлын өвчний нэг том их сурвалж нь нэг том язгуур үндэс нь юу вэ гэхээр бидний хоол боловсруулах зам. Түүн дотроо бидний нарийн бүдүүн гэзний эрүүл ахуйтай шууд холбоотой. Тэгэхээр бидний гэзний эрүүл ахуй хэрвээ одоо эрүүл хэвийн тийм ээ дотор нь байдаг нөгөө орчин гэж байна шүү дээ. Гэзний дотор өөрийнх нь орчин байдаг. Өөрт нь байдаг бактериуд гэж байдаг. Ашигтай бактериуд гэж байдаг. Тэр тоон хэвийн нөгөө нэг өвчин үүсгэгчүүд шимэгч одоо янз бүрийн хачиг шимэгч гэж байдаг шүү дээ тийм. Цагаан хорхоо гэдэг янз бүрийн ийм хорхоонууд байхгүй ийм эрүүл хэрвээ нарийн гэз бүдүүн гэзтэй байх тохиолдолд бол бид нэр энэ харшил бага байх нэ. Тэгэхээр сүүлийн үеийн хоол одоо судлалын шинжлэх ухаан энэ хоол зүйн одоо чиглэлээр судалгаа аны ажил хийж байгаа ийм нэг салбар байна. Одоо эрүүл мэндийн салбар байна. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбарын судалгаагаар хүний 2 дахь тархи бол гэдэс юм аа гэдэг ийм дүгнэлтэнд хүрчээд байгаа. Бас сонирн байгааз. Тэгэхээр бидний тархи бол өөрөө биеийнхээ бүх хэсгийг удирдах байдаг, хянаж байдаг ийм одоо төв зохион байгуулагч удирдлага нь энэ тархи гэж ярьдаг байсан бол 2 дахь тархи хүний хөвлөд байдаг байх нэ. Тэгэхээр бидний нарийн бүдүүн гэзний эрүүл ахуй гэдэг бол ерөөсөө хүний биеийн эрүүл мэндэд маш чухал юм үүрэгтэй болох нь харагдаж байгаа. Тэгэхээр энийг яг бүр ингээд
Тийм байж тээ гэж одоо ойлгохоор та нарт би гоё юм жишээнүүдийг ярьж өгье л да. Тэгэхээр бид нар ерөнхийдөө хашил өгч байгаа хоол хүнс бол юу ч байж болно шүү дээ. Самар, сүү, мах, гурил одоо юу гэдгийг юу ч байж болно те. Тэгвэл бид нар энд хамгийн гол нь цаана нь явагдаж байгаа тэр механизмыг нь сайн ойлгох хэрэгтэй болж байна. За тэгэхээр Австрийн Зальцбургийн их сургуулийн эрдэмтэд ийм маш сонирхолтой судалгааны ажил хийсэн байгаа. Тэд нар болохоор яасан гэхээр мал аж ахуй эрхэлдэг одоо яг үнэний аж ахуй эрхэлдэг ийм хөдөөний одоо суурин те хөдөөний одоо мал аж ахуй эрхэлдэг айлын хүүхдүүд суурин хотод одоо амьдардаг ийм хүүхдүүдийн дунд харшлын судалгаа хийгээд үзсэн байна. Ингээд харшлын судалгаа хийгээд үзсэн чинь фермерийн аж ахуй эрхэлж байгаа тэр гэр бүлийн хүүхдүүдийн дунд харшил маш бага одоо онцлогдсон. Гэсэн чинь хотын хүүхдүүдэд нь нөгөө цэвэрхэн орчинд нөгөө малаас холтой цэвэрхэн орчинд амьдарч байгаа ийм хүүхдүүдийн хувьд бол харшлын өвчлөлийн эзлэх хувь нь маш өндөр гарч ирсэн байна. Яагаад уг нь бол их цэвэр орчинд байгаа хотын хүүхдэд харшил бага байх ёстой юм шиг нөгөө малтай ноцолдоод байж байгаа өдөр тутам нөгөө малдаа хүрээд малынхаа басыг одоо манай монголчууд бол бүртгэдэг шүү дээ. Бид нар чинь аргалаад үүж ингээд бээлийн өмсгүйгээр зүгээр аргалаа ингээд шууд нүцгэн гараараа бариад авч идэг тийм. Яг тэр шиг л яг ингээд өөрөө тэр малтайгаа ноцолдоод тоглоод өсөж байгаа ийм хүүхдүүд яагаад бага харшилтай байгаа юм бэ гэдэг энэ их анхаарлын татсан байна л да. Тэгэхээр энэ судалгааны ажлыг яасан гэхээр Герман, Австри, Швейцар гэсэн 3 улсын их өргөн хэмжээний ийм судалгааны баг одоо ажиллаад энэ тал дээр ажилласан байгаа. Тэгсэн чинь тэр мал дээр байгаа хүүхдүүдэд урамлын тоосонцрын харшил бол бараг байхгүй байсан. Урамлын тоосонцрын харшил. Тэгээд харшилгүй ингээд 800-аад хүүхдүүдэд судалгааны ажлыг хийгээд бүр тэр хүүхдүүдийн идэж байгаа хоол ор дэр дэвсгэр тэгэл гэрийн бүх орчны нянгуудыг л судлаад ингээд ерөөсө бүрэн бүтэн ийм судалгаа хийсэн байна л да. 800 гаруй хүүхдүүд дээр ингээд судалгаа хийгээд үзсэн байна. Тэгээд явсаар хагаад ийм дүгнэлт гаргаж иржээ. Энэ нь ямар дүгнэлтсэн бэ гэхээр хүний орчин тойрон те хүрээлэн байгаа орчинд байгаа бактериуд нь өөрөө харшлаас сэргийлэх юм үр дүнтэй байд юм байна гэсэн юм дүгнэлтэнд хүрээд юм бүр нээлт гаргаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл бидний одоо хөдөө орон нутагт байгаа тэр байгалийн яг өөрийнх нь унган одоо ахуй байна шүү дээ. Тэр ахуйд байгаа орчинд тодорхой хэмжээний бактериуд байдаг. Тэр малаас орж ирсэн те малын бааснаас орж ирсэн, малаас орж ирсэн янз бүрийн юм бактериуд байгаа. Тэгэхээр тэр бактери нь урамлын тоосонцрын харшлаас сэргийлэх тийм дархлааг хүүхдийн бид бүр жоохон байхаас нь ахуулаад тогтоочтой юм байна. Тэгсэн чинь орчин үеийн хүмүүс нь яаж амьдраад байгаа вэ? Орчин үеийн хүмүүс чинь ер нь гэрээ маш их одоо хүчтэй ахуйн одоо цэвэрлэгээний одоо ийм бодисоор цэвэрлээл бактерийн эсрэг 100% гаралтай савнгаар гараа угаагаад ингээд байх тусмаа улам их харшилтай болоод байгаа. Тэгэхээр ийм нэг эсрэг юу явж шít. Бактеритай орчинд амьдарч байгаа хүүхд харшил бага байхад одоо эрүүл ахуйн орчныг нь өндөр бүр ариун орчныг ингээд сахих тусмаа урамлын тоосонцрын харшил нь улам их болоод байгаа. Тэгэхээр энд юу явж юм гэхээр ерөөсөө л хүүхэд төрөөд энэ эхийнхээ хөвлөгөөс одоо мэдлэл гараад ирсэн цагтаа хүний дархлааны систем чинь хүрээлэн байгаа орчнуудаа эхлээд таньж мэддэг юм байна. Таниад эн чинь юу юм бэ? Тэр юм байна. Эн чинь тэр юм байна. Гэд өөрийн гэсэн тодорхой юм дархлаа сууж өгдөг. Дархлаа тогтоох хэрэгтэй. Гэтэл бид нар хитэн юм цэвэрхэн орчинд эсвэл юм хоцорын газар байгаад нөгөө нэг яг байгалийнхаа унган ахуйгаасаа холдоод эхлэхээрээ биеийн нөгөө дархлааны эсүүд чинь гаднаас орж ирж байгаа тэр одоо гадны бодисыг танихгүй. Зүгээр жирийнхэн байсан ч гэл
сэжиглээл тэрнийг одоо энэ ерөөсөө миний энэ эзнийг өвдөх гэж байна, халдварлуулах гэж байна гэдээ ингээд буруу ажиллаад эхэлж байна. Ингээд дархлааны систем нь өөрөө гажиг тогтолцоогоор ажиллаад эхэлж байна л гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бид нар эндээс энэ судалгааны ажил маань өөрөө ганцхан энэ 3 орны судалгаа хийгээгүй цаашдаа бүр олон орн Япончууд хийсэн байна. Тэгээд Англид хийсэн бил. Английн судалгаа бүр 20 жилийн турш хийсэн ийм судалгааны ажлууд байгаад байгаа. Тэгэхээр энэ судалгааны ажлууд маань явж юу явж байна гэхээр ерөөсөө хүүхэд ихээс төрөхдөө дархлааны систем нь өөрөө ингээ бүрэлдэн бий болохдоо хүрээлэн байгаа орчноосоо тэр янз бүрийн одоо бактериудыгаа таниад явчих хэвээр байтал тэр бактерийг нь өгөхгүйгээс болоод зүгээр нэг ургамлын тоосонцрыг л юу гэж үздэг байна. Одоо энэ бол аюул учруулах нэ гэж үзээд тэр дархлааны систем маань өөрөө буруу ажиллаад байна л гэсэн үг байна. За тэгэхээр монголчуудын хувьд ч гэсэндээ мөн адилхан энэ судалгааны ажил Монгол бас хийгдсэн байлээ. Тэгэхээр манай Монголын яг хөдөө гоё ахуй дээр одоо нөгөө нүүдэлчин ахуй дээр амьдарч байгаа хүмүүсийн дунд хүүхдүүдийн дунд харшил бол их бага байдаг юм байна. Харшил яагаад тэгэхээр тэр хүүхдүүд маань бас л 5 гушуу малтайгаа тоглоод өсөж байгаа тийм тоглож өсөж байгаа. Бид нар хүүхдүүд жишээ нь малдаа гүрчгээд гараа угаахгүй л байгаа шүү дээ. Яг үндсэндээ бол за үнээгээ саацсан сайлчин бүсгүй маань үнээгээ саачаад дараа нь гараа угаахгүй л байгаа бах. Ерөнхийдөө бол яг ингээл нүүдэлчин энэ амьдрал маань хэдэн мянган жилээрээ ингээл яваад ирчихсэн. Тэр ахуйд нь монгол хүний бие өөрөө бүр ингээд тэр дархлаас суудсан байна шүү дээ. Хэдэн мянган жилээрээ энэ бол нөгөө нэг үнэний сүнээс орж ирсэн. Энэ бол нөгөө малын бааснаас орж ирсэн бактери байна шүү дээ. Энд бол санаа зовх юм байхгүй гэд ингээд аюул бол над учруулахгүй гэд ингээд таньдаг аль хэдийн болчихсон байдаг. Гэтэл одоо ихэнх хүмүүс нөгөө Улаанбаатарын 3 сая хүний чинь тал илүү хувь нь Улаанбаатартаа Монголын те 3 сая хүмүүсийн чинь тал илүү хувь нь Улаанбаатартаа хурж ирээд бүгдээрээ амьдэрсэн. Нүүдэлчин нөгөө ахуйгаас холдоод одоо маш их юм өөр орчинд амьдардаг болчихсон. Хуучин малтайгаа зэрэгцээд ингээ амьдардаг байсан хүмүүс чинь суурин энэ одоо амьдралаар амьдраад эхэлсэн чинь эрүүл ахуйн орчин нь өөрөө эрс өөрчлөгдсөн. Тэгэхээр хүн чинь өөрөө нөгөө анх үүссэн цагаас 200 сая жил явсан. Энэ 200 сая жилд хүнд өөрийн гэсэн энэ дархлаа тогтцсон явж байгаа шүү. Дархлааны систем нь өөрөө ингээд орчиндөө дасцсан хариу үйлдэлийг хэвийн үзүүлдэг ийм болчихсон байж исэн чинь сүүлийн одоо энэ 30-аад жилд 90 оноос хойш ингээд хэд хурдан өөрчлөлт явснаас болоод нөгөө хүний дархлааны систем чинь хэдэн сая жил явж исэн юм чинь 30 жилд бол өөрчлөлт хийж чадахгүй шүү дээ. Энэ өөрчлөлтийг гүйцэж чадахгүй дархлааны систем нь шууд тэнцвэрээ алдаад тэнцвэрт байдал нь алдагдсанаас болоод энэ харшилчин өөрөө маш их өсөд байгаамаа. Тэгэхээр энийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Ер нь бол бид нар нүүдэлчин ахуйгаа биднэрт хэрэгтэй. Тэгэхээр нүүдэлчин ахуй гэдэг маань яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр эн чинь цаанаа явж ээж бактерийн систем явж байгаа. Хоол боловсруулах систем, бөөр шээсний замын систем ч гэдэг юм уу, дархлааны систем гэж байдаг шиг хүний биед бас давхар нэг систем байдаг. Тэр бол бактерийн систем. Бидний биед 100 их 80 эс байгаа. Бидний биеийг бүтээж байгаа 180 их 80 их эс байгаа. Тэр эсээс 10 дахин их бактери бидний бие дотор байгаа. Хэрвээ бид нар биедээ байгаа бактериудыг ингээд нэг дор цуглуулад хиллээд үзэх юм бол эн чинь баг 2 хил 3 хил болдог. Тийм их бактери бидний биед байгаа байхгүй. Тэгэхээр тэр бактери чинь өөрөө тодорхой юм юутай амьдрах өөрийн гэсэн юм тэнцвэртэй орчинтой байтал бид нар тэр орчноо эвдээд байгаа. Тэгээ хэд боловсруулсан хоол хүнс идэл нөгөө нэг цагаан эдээгээ идэхэ болоод нүүдэлчин ахуйгаас хэд ингээд төсөөрсөн юм идэж уугаад ахаар чинь тэрийг чинь бидний дархлааны систем энэ аюул ороод ирлээ гэж буруу ажиллаад хашил бий болоод байгаа байхгүй байгаа. Тэгэхээр ядаж тийм ээ бид нар энэ талаараа бодолцоод Монгол ахуйгаа Монгол одоо яг үндсэн уламжлалт хоол хүнс гэдэг юм руугаа буцаж орох хэрэгтэй. Нөгөө бэлэн хоолоо битээ идтэй. Тэрний оронд
одоо Монгол сайхан нөгөө яг цэвэр борцоо ч юм уу эсвэл юугаа малынхаа тэр нөгөө юугаар хийсэнтэй махтай хоолоо иддэг болох хэрэгтэй. Тэгээд бид нар ингэж ярьдаг штэ. Төрсөн нутагтаа очиод унсан газараа шорон дээр нэг хөрвөөхөр их гоё болдог гэж хүмүүс ярьдаг штэ. Энд чинь ерөөсөө юу явж байгаа? Нөгөө бактерийн системээ нөхөд авч ийн гэсэн үг байхгүй. Нөгөө нутагтаа очиод нутгийнхаа усыг уугаад цагаан эдээгээ идээд, махаа идээд, агаараа амьсгалаад нөгөө малдаа хүрээд ингээд ирэхээр чинь нөгөө бактерийн систем тэнцвэрээ алдчихсан, дахлааны систем нь тэнцвэргүй болчихсон ийм байжгаад нөгөө буцаад нөхөгдөж ийн бол гэсэн байна шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь бид нар цагаан эдээ идлээ гэхэд яг өөрийнхөө нутгийн цагаан эдээг иддэг тий. Одоо жишээ нь би бол архангаан цагаан эдээ надад тохирохгүй ягаад тэгэхээр манай ээж бол өөрөө усын өөр хангаан. Гэхдээ надад аль нь тохирох вэ гэхээр усыг тохирно. Ягаад гэж хүн анхныхаа бактерийг ээжээсээ авдаг. Ээжээсээ. Хаанаас хизээ авах вэ гэхээр ихээс төрөх үедээ өтрээгээр ээжийнхээ өтрээнээ дамжиж хүн хүүхэд гадагшилж байгаа. Тэгэж гаргахдаа арьсаараа, ам хамраараа одоо бид нар энэ юугаан ээжээсээ бактери авдаг. Тэгэхээр энэ жирэмсэн хүн одоо жишээ нь хүн жирэмслэлээ гингүүд өтрээ нь хамгийн түрүүнд бактерийн орчныг бэлддэг. Тэгэхээр тэр бактерийн орчин бэлтгэгдээд хүүхдийг төрөхөд хүүхдэд хэрэгтэй бактери ингээд нагаад өгдөг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө миний энэ биеийн бактерийн систем өөр одоо нэг говьалтай хүний бактерийн систем хоёр шал өөр байх нь шүү дээ. Тэгэхээр надад бол говьалтай цагаан эдээ бол би идэх хэрэг би бактерийн системийг нөхөж чадахгүй гэсэн. Тэгэхээр би ээжийнхээ нутгийн талыг дагаад явна. Та аль аймгүй. Тэгэхээр тэрийгээ бас дагаж явах юм бол энэ нь эргээд бас хэрэгтэй болно гэсэн үг байна тийм ээ. За зундаа тэгэхээр бүгдээрээ нутагтаа нэг очиорой гэж хэлмээр байна. За тэгэхээр энэ эрдэмтдийн судалгааны дүгнэлт нь юу байсан бэ гэхээр ерөөсөө энэ хашлыг үүсгэж байгаа нэг том шалтгаан бол энэ бактерийн систем алдагдах, өөрөөр хэлбэл хүний энэ гидсэнд байгаа бүдүүн нарийн гидсэн дотор байгаа тэр одоо ашигтай бактери гэж байна шүү дээ. Тэр ашигтай бактери чинь хүний өөрийн дахлааны системийг тэнцвэржүүлж өгд юм байна. Одоо нарийн гидсний хананд дахлааны шинэ эсүүд төрж идэг. Т-сел, одоо Т-с, М-с, одоо макро эс гэдэг ингээд дахлааны эсүүд чинь хүний гидсэнд үүсэж идэг. Тэр эсийг бидний ашигтай бактериуд сургадсан байна. Өөрөөр хэлбэл энэ ийм юу орж ирвэл дахлааны эс минь хүний биед ямар ч аюулгүй шүү. Ийм одоо юм ороод ирвэл энэ аюултай шүү гэдгийг таниулдаг тийм сургадаг анхны одоо тэр нөгөө цэцэрлэг сургууль нь хүний гидсэн дотор явагддаг. Гэтэл тэр гидсэн дотор нөгөө зааж сургадаг нөгөө багш болсон ашигтай бактериуд маань өөрөө цөөхөн байх юм бол дахлааны эс маань нэг өсөндөө сайн суралцаагүйгээр цусны эргэлтэнд ороо явчихдаг. Тэгээд гаднаас амьсгалаар арьсаар ингээд хоол ундаар одоо гадны биет ороод ирэнгүүт буруу таниад буруу ажиллаад байгааг бид нар харшил гэж үзээд байгаа. Нөгөөдөөр ихэнх бактеригүй ийм цэвэрхэн орчинд ямар ч тулалдах дайсангүй гэж хэлж болох юм те. Тулалдах дайсангүй ийм орчинд хүнийг байлгаад байхаар хит их ийм цэвэрхэн ч юм уу те ийм орчинд байгаад байхаар хүний биеийн энэ одоо хамгаалах ёстой дархлаа нь тэнцвэрт байдлаа алдаад өөрийнхөө бие рүү тоталж эхэлдэг. Энэ бол бүр хамгийн аюултай автоиммуны өвчин гэж байгаа. Автоиммуны өвчин гэдэг чинь хүний бие өөртөө хэрэгтэй зүйлийг устгаж эхэлж байгаа. Тэгэхээр харшил бол бас нэг энэ төрлийн юм яваад байгаа шүү дээ. Одоо өөрийгөө танихгүй, өөрийнхөө эсийг танихгүйгээр өөрийнхөө тэр хэрэгтэй зүйлийг өөрийнхөө бие рүү довтолж байгаа ийм өвчлөлүүд их үүсэж байгаа. Харшлаас гадна одоо жишээл бамбаа булчирхаа янз бүрийн өвчлөлүүд байна. Ревматизм гэх өвчлөлүүд байна те. Тулуудах гэх өвч. Эдгээр чинь нөгөө өөрийнхөө эсийг өөрийгөө устгаж эхэлдэг. Ингээ хоорондоо байлдаад эхэлнэ гэсэн байна шүү дээ. Тэгэхээр эн чинь болохоор нөгөө бидний тулалдах дайсангүй болтол нь тийм бактери гүйжүүлсэн орчинд бид нэр амьдсанаасаа болоод бидний дахлааны тогтолцоо маань өөрөө гажиг ажиллаад байна гэсэн үг байна.